буруу зүйл хэлчихэд, буруу үйлдэл хийчихэд маргааш нь эсвэл хэд хоногийн турш нөгөөх нь санаанд орж яагаад би тэгээд хэлчих вэ? Би яагаад тэгч вэ гэж өөрөөсөө ичиж байсан удаа бий юу? Тэр үед бусад хүн юу гэж бодсон бол гэж бодно. Намайг тэнэг гэж бодсон байхтай дахиж надтай ярмааргүй болсон болов уу гэж түмэн янзаар бодно. Тэгээд нэгэнт өнгөрсөн хэдхэн секундын үйл явдлыг толгой дотроо дахин тоглоулдаг. Үнэн дээр заримдаа бид үнэхээр буруу зүйл хэлсэн байдаг. Буруу үйлдэл хийсэн ч байдаг. Хэрв тийм бол уучлал гуйж болно. Засаж болно. Дараагийн удаа өөрөөр хийж болно. Гэхдээ болоод өнгөрсөн зүйлийг өдөр бүр дахин амьдруулж өөрийгөө өдөр бүр дахин шийтгэх хэрэгтэй гэж үү? Нэг зүйл бодоод үзээрэй. Хэрв яг ийм зүйл чиний хамгийн сайн найз тохиолдсон бол чи түүнд юу гэж зөвлөх байсан бэ? Яах вэ? Мартаач штэ. Бүгд л алдаа гаргадаг штэ. Өөрийгөө битгий зовоогоод бай. Магадгүй чи яг л ийм зүйлийг хэлэх байсан байх. Тэгвэл яагаад өөртөө ингэж хэлж болдоггүй юм бол? Сонирхолтой нь бид бусдыг зөөлнөөр боддог. Хүмүүс хаяа тэнэгтэж болно гэж боддог. Буруу ярьж болно, эвгүй байдалд орж болно, алдаа гаргаж болно. Тэр бүхнийг бид ойлгодог. Ойлгохыг хичээдэг. Харин өөр дээрээ бол огт өөр дүрм үйлчилдэг. Өөрийгөө бид хамгийн хатуугаар шүүдэг. Бараг хизээж өршүүдэггүй. Японы зохиолч Кишими Ичиро Кога Фумитаке нарын ад үзэгдэх зориг номд нэгэн сонирхолтой санаа гардаг. Бид бусдын бидний тухай бодож байгаа зүйлийг ихэвчлэн өөрсдөө л төсөөлдөг. Гэтэл үнэндээ хүн бүр өөрийнхөө амьдралаар завгүй. Чиний хэд хоногийн өмнө хэлсэн тэр өгүүлбэрийг чи л одоо хүртэл бодож байгаа болохоос нөгөө хүн аль хэдийн мартчихсан ч байж мэднэ. Заримдаа өөрийгөө хамгийн удаан шийдэгдэх хүн нь бид өөрсдөө байдаг. Амьдралд сайхан эрхүүд бий. Алдаа гаргах эрх, тэнэгтэх эрх, буруу ойлгогдох эрх, дахиад шинээр эхлэх эрх. Хэрв энэ эрхийг бусад хүнд өгдөг юм бол өөртөө ч бас өг. Тийм болохоор өнөөдөр ганцхан зүйлийг хэлмээр байна. Өөрийгөө битгий шийдэг. Алдаа гаргасан бол түүнээсээ суралц. Засаж болохыг нь зас. Тийм байхад л хангалттай. Харин өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээ. Чи найздаа ямар үг хэлэх байсан бэ? Өнөөдөр тэр үгээ өөртөө хэлээд үзээрэй. Тийм ээ. Би ч гэсэн тэнэгтэх эрхтэй. Энэ үчиг 50 өнгөрүүлээрэй. Сайхан амраарай.